Австралийн сайн дурын нийгэмлэгийн санхүүжилттэй хүүхдийн ивэх сангаас хэрэгжүүлж байгаа боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулахын төслөөс үзүүлж байна. Намайг Цэдэн Огтой санддаг гэдгээ би Өвөрхангай аймгийн 12 сумын 13 дугаар гээд харьяалаг дөржин суудаг. Ам бүл 8 улаа эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 6 хүүхдийн ээж аа болоод ингээд ажиллаж амьдраад явж байна. Эхнэр бид тэр одоо 2000 онд анх хэж гэр бүл болсон. Одоо 22 дахь жилдээ амьдарч байна. Тэгээд 5 банттай нэг охинтой 6 хүүхэдтэй. Намайг Батбаяр Огтой Эрдэнэцэн гэдэг тусгай юугаар одоо сураад 11 сарын 9-өөс эхэлсэн сургалтанд 4 дахь сард аваргалж явж байна. Сургалтын суугаад харинч уншдаг, бичдэг болоод байна. Гэр бүлдээ өөр хүүхдүүдтэйгээ хамтраад хүүхдийн хичээлийг хамт хийх тэгээд ийм гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үүсгэж энэ суралцж байгаа сайхан байна. Тэгээ би одоо энэ гэр бүлээ ингээд сурч хугацаанд нь дэмжиж бас манай хүн бие муутай болохоор нь бас өргөж өгч очиж авч тэгж бас туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Ингээд насан туршийн боловсролд хамрагдсанаар манай хүн ч одоо хүмүүстэй харьцах тэгээ нийгэм шиг арга барил нь өөрчлөгдөж тийм нүүр хагарах талаараа тийм шал өөр болж тийм ахиц дэвшил гардаг юм байна. Амьдрах ухааны ур чадварт бас суралцж байгаа. Тэр нь бас нөгөө чөлөөт цаг заваа зарцуулах, өөрөө бие дааж үйл үртэс хийх тийм арга барилд суралцж байгаа болохтой зэрэг амьдрах ухаанд бас мэдгэдгөөс нөлөөлж байна. Одоо тэгэл ерөөсөө амьдрах ухаан юу сургалтын дээр бол ерөөсөө эмэгтэй хүн өөрөө ямар байх ёстой, хэдэн хүүхэдтэй яаж хандлага авир ач зан ямар байх ёстой, хань жилдээ ямар шухан ач зантай байх ёстой. Тэгээ өөр хүүхдээ хүртэл яах вэ? Зөөлхнөр хандах уу, яах вэ? Ууралж уцаа, би ууралж уцаарлал өөр хүүхэд нь яах вэ? Хичээлийн заасан жил минийгөө тэгдэггүй шүү, ингэдэггүй шүү. Тийм юм их сурж авсан. Одоо тэгээд зүү арахыг сураад бид нар одоо ерцэн нэг оюутлын юугаа ойж байгаа. Гэртээ тэгээд хичээлийнхээ зав чөлөөгөөр шагладаг, ойдог. Хичээлийн хувьд одоо би математик дээр гэхдээ тоогон бодол мэдгийн хувьд бол мэднэ хүрд байгаа. Тэгээд үржиж хуваах тиймэрхүү одоо нэмж хасах тиймэрхүү юм одоо үйлдэлийн хаанаасаа эхлэхээ баргалж одоо мэддэггүй. Батхой хувьд бол батн хаанаас эхлэхээ мэддгүйсэн тэрийг мэдэж авсан, бутаргаагаа задлж сурсан, үржиж хуваахаа үед сурсан. Одоо монгол хэл байлаа гэтэл би чин уншихын хувьд гайгүй уншиж чинь. Тэгээд бас нөгөө задаргаа өгөө мэдхгүй. Нөгөө эхлэл төгсгөл хоёр баргалж та одоо яадгүй. Одоо дууслаа гэхэд дараагийн үг одоо томоор яаж эхэлдэггүй тэрийг ч мэддэггүй байсан. Тэргээ мэддэг болсон. Жижигийг сурж авсан. Одоо жижигэр бас нэг гайгүй юм биччихнэ. Их юм сурж авсан. Одоо охиныгоо сурвалж цогт бол ямар ч гэсэн хүн гойхааргүй бичдэг болсон. Аймгийн насан туршийн боловсролын төв 12-р уян хар хорин сумын насан туршийн боловсролын нэгж болон сумын ажлын хэсэгтэй хамтран зорилттой 60 иргэнээсээ бичиг үсгийн боловсролын төвшин тогтоох суурь судалгааг авсан байгаа. За суурь судалгааг бичих, унших, тоос олгох чадварыг одоо үнэлсэн байгаа. Энэ суурь судалгааны дунджиж үнэлгээгээр бол нийт хүмүүсийн маань гүйцэтгэл 43.6%-аар үнэлэгдсэн байгаа. Энэ суурь судалгаан дээр үндэслэн сургалтын одоо богино хугацааны сургалтын өдөр дамжийг боловсруулан гаргасан байгаа. 11 сараас хойш 240 цагаан сургалт хийгийг бичиг үсгийн төвшинг ахиулах мөн одоо тэдний ялгаатай байдал суурилсан өөрсдийнх нь чадж байгаа одоо амьдралынх нь нөхцөл байдал одоо суурилсан танхим болон танхимын сургалтыг явуулын одоо багц бэлтгэн бусад одоо хичээлийн хэрэгтүүнийг бэлтгэх замаар бол хийж байна. За тэгээд ер нь бол энэ иргэдэд
ихэвчлэн бол энэ иргэд маань танхимаар суралцах боломжгүй байдаг учраас тэдэнд зориулсан одоо явуулын багц хэрэглэтгүүнийг бэлтгэн хүргэж байгаа. За энэ хэрэглэтгүүнээс гадна бас тэдний одоо суурь чадвар өөрсдийнх нь тэгээд амьдрах ухааны сургалтад суурилсан захим одоо зөв хэрэглээ зэрэгтэй суурилсан ийм амьдрах ухааны чадварыг ахиулах сургалтыг бол илүү төлхөөтэй хэрэгжүүлж байгаагаараа тэдний бол амьдралын чанарыг сайжруулахад төхөн болно гэж бид нэр сургалтынхаа агуулгыг илүү одоо тийш нь чиглүүлж бол хийж байгаа. За энэ төсөл бол одоо 3хан суманд богино хугацаанд хэрэгжсэн ч гэсэн үр дүн ийм тод томруу гарч байгаа учраас цаашлаад манай аймгийн олон сумдад ийм төслийн хэрэгцээ шаардлага байгаамаа. Тийм учраас энэ төсөл маань сайн жишээ болоод ингээд цаашдаа дараагийнхаа шатанд хэрэгжинэ гэдэгт бол итгэлтэй байна. Зөвхөн манай аймагт ч ийм хэрэгцээ байгаа юм биш, манай үндэсний түвшинд ийм хэрэгцээ байгаа гэдгийг бол одоо хэлмээр байна. Тийм учраас бид нар энэ жишээ энэ одоо төслөө маш сайн амжилттай хэрэгжүүлж үндэсний хэмжээний сайн жишээг болгоно гэдэгт бол итгэлтэй байна. За насан туршийн боловсролын тэгээд одоо Японы хүүхдийн хэвээх сангийн маань одоо энэ төслийн арга хэмжээнд одоо Уранга аймгийн хэмжээнд 60 гэр бүл сонгогдсон байна. Тэр 60 гэр бүлийн нэг хэсэгт манайх сонгогдсон маш их баяртай байна. Одоо тэгээд энэ төслийн арга хэмжээнд энэ цаашдаа сурч боловсролж нийгэмд энэ гэр бүлийг төлөвшүүлэхэд энэ арга хэмжээ авч байгаа төслийн үйл ажиллагаа улам цаашдаа өргөжин дэлгэрч олон сайхан гэр бүл сурч боловсруулахын төлөө хичээн зүтгээсэй гэж бодож байна. Шүүн агаад сал өглөө хахад наар